хийж барилгажуулах хэсэгчилсэн төлөвлөгөөний асуудлыг иргэдтэй уулзаж санал авах нээлттэй хэлэлцүүлгийг эхэлж байна. За одоо хэлэлцүүлгийг нийслэлийн засаг даргын хөтөлбөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга буян дулаан дарагдана. За үүнд Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Оюун Чимэг, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөлтийн элчийн дарга Нямбаяр, за гэр хорооллыг орон сууцлуулах төслийн архитектор Буян Дэлгэр нар ирсэн байна. За хэлэлцүүлгийн багийг танилцуулж, хэлэлцүүлгийн багт нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурлын ажлын албаны эрдэнэ оролцооны хэлэлцээ зохион байгуулагч Гамбал Бий, идэвхжүүлэгч Уган Хүү, идэвхжүүлэгч Амар Заяа, за энэ Жанжин клубын дарга Бархас, менежер Цэцэг Маа, Баянзүрх дүүргийн хэсгийн дарга нар Балбурам, Оюун Цэцэг, Инх Туяа нар оролцож байгаа. За хөтөлбөрийг хэлэлцүүлэх хөтөлбөрийг би танилцуулан явуулъя. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны эрдэнэ оролцооны хэлцээний танилцуулга, шууд арчлал эрдэнэ оролцооны эргэцүүн орчны талаар миний бие хамгийн түрүүнд танилцуулна. Дараа нь гэр хорооллыг дахин төлөвлөлт дэх иргэдийн оролцоо эрх үүргийн талаар нүүбийн ажилтан цогцломоо танилцуулна. За дараа нь гэр хорооллын эхний ээлжийн дахин төлөвлөлтийн загвар төслийг хэрхэн энэ газрыг яагаад сонгосон, юу их болцоодоо талаар нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн элчийн дарга Нямбаяр болон инженер техникийн ажил 30 минут үнэг танилцуулна. Үүний дараа шууд яг хөглөөр энэ төлөвлөлттэй холбоотой санал асуултанд оролцсноо. За санал асуултыг яг хөглөөр 30 минутын хугацаатай хүн бүр 3 минут тийм санал болгож байна. За үүний дараа яг хөглөөр санал асуулгаа явуулна. Санал асуулгыг яг хөглөөр энэ төлөвлөгдсөн нутагт дахин төлөвлөлтийг оруулах уугүй юу гэдгийг энд байгаа оршин суугчдын саналаар шийдэх учраас санал авч 30 минутын хугацаатай. За санал тоолох ажиллагаа 20 минут явагдаж хамгийн эцэст нь саналын шийдвэрийг уншиж танилцуулаад манай хэлцүүлэгт өгсөн юм аа.